За сайн байцгаана бүгдээрээ Батчаа агшин. За манайхан эссе бичих байхдаа нэг юм жижигхэн хямдхан алдаа их гаргадаг. За яагаад хямдхан бэ гэхээр маш хурдан сайжруулаад засчих боломжтой юм алдаа байдаг. За энэ бол олон тооны S байна. Олон тооны S. Англи хэлэн дээр маш цөөхөн үгсүүд ганц тондорж, олон тондорж ижилхэн бичдэг буюу олон тооны S-ийг авдаггүй. За гэхдээ маш өргөн хэрэглээтэй байдаг үгсүүд байна. За энэ үгсүүдийг бүгдээрээ мэдээд авчвал энэ алдааг маш хурдан засаад сайжруулах боломжтой. 10 үгийг харъя. Information мэдээлэл information, advice зөвлөгөө advice, knowledge мэдлэг knowledge, evidence нотлохоо баримт evidence, traffic замын хөдөлгөөн traffic, mail олон тооны эс ахгүй mail, weather цагуур weather, equipment тоног төхөөрөмж equipment, luggage ачаа luggage, furniture тавилга furniture. За харин бид нар эдгээр үгсүүд дээр яг тодорхойлоод хідэн ачаа бэ гэдгийг мэдээлэл өгөхийг хүсвэл ард нь S биш урд нь үг залгаж өгдөг. За жишээ нь бид нар хоёр ширхэг ачаа гэвэл two pieces of furniture, two pieces of luggage. Тэмээ хоёр ширхэг ачаа two pieces of luggage. Хоёр ширхэг тавилга гэвэл two pieces of furniture. Урд нь үг залгаж өгч байна. Маш олон зөвлөгөө гэвэл lot of advice. За тэгвэл та комент хэсэг дээр маш их мэдээлэл гэдгийг урд нь үг залах уу, ард нь эс залах уу шийдэж комент хэсэгт оруулж өгөөрэй.